боловсролсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний алсын дан сургалт. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анхан шатны орчуулгын 2 дугаар хичээл танд хүрэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээрээ байх болох гэж орчуулдаг англи хэлийг сурахад гол үндэс болсон бие үлгийн хэлбэр хэрэглэнээр монголоос англи хэл рүү, мөн англиас монгол хэл рүү орчуулга хийсэн мэлээ. Харин өнөөдрийнхөө хичээлээр мөн байх гэсэн утгыг илэрхийлдэг have үлгийн хэлбэр хэрэглээг судалж мөн орчуулга хийх болно. Та бүхэн хичээлдээ бидээ оролцоорой. Have үлэг нь бие үлгийн нэгэн адил туслах үлэг болон гол үлгийн үргээр өгүүлбэрт хэрэглэгдэнэ. Туслах үлгийн үргээр орвол үндсэн үлэгтэй хамт хэрэглэгдээд өөр цагийн утгыг илэрхийлдэг бол мөн have to гэсэн хэлбэрээр тийх ёстой, ингэх ёстой гэсэн утгыг илэрхийлдэг баймж үгийн хэлбэрч хэлж байна. Харин бид өнөөдрийнхөө хичээлээрээ have үлгийн үндсэн хэрэглээг сурах болно. За үндсэн үлгээрээ have маань possession буюу эзэмшил, өмчлөлийн утгыг илэрхийлэх мөн шилжсэн утгаараа орох юм бол өөр утгатай үлгийн утгаар босордгоо. Тэгэхээр хамтдаа have үлгийн эзэмшил заасан утгыг хамтдаа сурцгаая. За have гэсэн үг маань нэмээ жишээ надад гоё машин байгаа. I have a nice car. За have гэж адаан ганц хэлж байгаа маань American English буюу Америкчууд хэрэглэдэг байгаа. Харин have got гэж буюу I have got a nice car гэж хэлж байгаа маань British English буюу англичуудын хэрэглэдэг ийм англи хэл байна. Тэгвэл хамтдаа have болон have got-ийн ялгааг хамтдаа судалцгаая. За ихтэй батсан хэлбэрийг харцгаая тийм ээ. I have a nice car. I have a nice car. Би нэг гоё машинтай гэсэн хэлбэр. За нэг have got хэлбэр лөө мөн хэлж болно. I have got a nice car. I've got a nice car. Тэгэхээр бид have үлгийг дан ганц хэлдэг бол have got гэж байгаа тохиолдолд have-ыг бид нэр v гэж давчилж болдог. Тэгэхээр I've got a nice car тийм ээ. Дараагийн жишээг харцгаая. Mongolia has beautiful nature. Mongolia has beautiful nature. Монгол улс маш сайхан байгальтай. Монгол улсад маш сайхан байгаль байдаг гэсэн хэлбэр тийм ээ. Have got-оор шилжүүлээд бид нэр хэлэх юм бол Mongolia has got beautiful nature. Mongolia has got beautiful nature буюу мөн л адил утгыг илэрхийлдэг. За харин has got гэдэг үсэн үгээ бид нэр got гэж тавьчих болох буюу Mongolia's got beautiful nature гэж хэлж болох нэ. За тэгэхээр have got, has got гэдэг үг тийм ээ. Дэлхээс гадна мөн have, has гэсэн утгыг илэрхийлж байна. За тэгвэл хамтдаа үүсгэл хэлбэрийг харцгаая. Үүсгэл хэлбэр дээр ямар ялгаатай байх вэ? За American English буюу тийм ээ have гэсэн үг маань үүсгэл дээр I don't have болж ирдэг. I don't have bad habits. I don't have bad habits. Надад муу зуршил байдгүй гэсэн хэлбэртэй надад муу зуршил байдгүй. Би бол муу зуршилгүй хүн. Тэгвэл have got гэсэн хэлбэртэй авах юм бол үүсэхтэй haven't got гэж үүсгдэг. I haven't got bad habits. I haven't got bad habits. Мөн адил надад муу зуршил байхгүй гэсэн утгыг илэрхийлж байна. Дараагийн жишээг харцгаая. Nara doesn't have a boyfriend. Nara doesn't have a boyfriend. Нарад найз залуу байдаггүй тийм ээ. Харин have got-оор бид нэр үүсгэх юм бол Nara hasn't got a boyfriend. Nara hasn't got a boyfriend. Тэгэхээр I буюу тийм ээ нэгдүгээр биеийн ганц тооны эзэн байхад бид нэр have гэсэн утгыг буюу have болон have got гэж ашиглаж байна. Харин 3 дугаар биеийн ганц тоо тийм ээ he, she, it гэж төлөөлөх эзэн байвал бид нэр has болон has got гэж авч байгааг анзаараарай. Дасгал хийж үзцгээе. Тэгэхээр нэгдүгээр биеийн ганц тоо болон олон тоон дээр бид нэр have гэсэн хэлбэрийг ашигладаг. Харин 3 дугаар биеийн ганц тоо he, she гэж төлөөлж байгаа ганц эзэн дээр бид нэр has гэсэн хэлбэрийг ашигладаг тийм ээ. За тэгвэл хамтдаа дараах дасгалыг хийцгээе. 4 өгүүлбэр өгсөн байна. Have, has өгүүлбэрийн аль хэлбэр нь зөв бэ гэдгийг сонгоорой. Эхний өгүүлбэрээ хамтдаа уншъя. We has a daughter or we have a daughter. За тэгвэл we have a daughter. Have, has хэлбэрийн аль нь зөв бэ гэдгийг хамтдаа хийцгээе. Үлийн эзэн we гэдэг маань бид нар гэдэг олон тоог заадаг шүү дээ. Олон тоон дээр have үлэг маань хിവэрэ байдаг тийм ээ. Тэгэхээр we have a daughter. We have a daughter буюу have үлэг маань зөв байна. Бид хоёр нэг охинтой тийм ээ. Дараагийн жишээг харцгаая. You and I have a good job.
За үлийн эзэд маань та бид хоёр. За тэгэхээр би гэдэг хүнийг хүнтэй нийлэхээр бид нар болох ёстой тийм ээ. We буюу олон тооны утга үүсэж байна. Тэгэхээр you and I have a good job. You and I have a good job. Та бид хоёр их сайхан ажилтай шүү. Тийм ээ, бид хоёр сайхан ажил байна гэж ярих юм. 3 дахь үйлдвэрийг харцгаая. A laptop have a battery. Laptop гэдэг маань зөвөрийн компьютерийг хэлдэг шүү дээ. A laptop гэхэлэр нэг компьютер бахан тийм ээ. За компьютер нэг батарейтай гэсэн үг хэлбэр. Компьютер маань ганц тоон дээр байгаа. Ит болж төлөөлөгдөх учраас a laptop has a battery. A laptop has a battery. Энэ үгэлбэр зөв байна. Дараагийн үгэлбэрийг харцгаая. I have a laptop computer. За тэгвэл үл эзэ I энэ чинь I гэсэн эзэн байгаад бид have үлгийн хэлбэртэй байна тийм ээ. Тэгэхээр I have a laptop computer. I have a laptop computer. За цаашаа өгүүлбэр үргэлжилж байна. It have a small screen. За it гэдэг маань компьютерийг төлөөлсөн үг тийм ээ. За нэг компьютер байгаа. It-гээ ганц тооны эзэн учраас it has гэсэн хэлбэр зөв тийм ээ. Маш сайн байна. It has a small screen. It has a small screen. Би нэг зөвөрийн компьютертэй. Тэгээ компьютер маань жижигхэн дэлгэцтэй гэсэн утгыг илэрхийлж байна. За үзэгчдээ хамтдаа дараах танин мэдхийн асуултанд хариулцгаая. За эдгээр асуултанд маань бүм have has гэсэн үгийн хэлбэр орсон байгаа. Let's solve the quiz. First one. What has no shadow and can't stand the smell of garlic? What has no shadow and can't stand the smell of garlic? За shadow гэдэг нь сүүдэр гэсэн байгаа тийм ээ. Тэгвэл юу ямар ч сүүдэргүй. За бас garlic сармисны үнрийг авч чаддаггүй байна. За энэ асуултыг та хариултыг болж болоорой. Ямар ч сүүдэргүй тэгээд мөн сармисны үнрийг тисч чаддаггүй. За зөв хариултыг нь олсон байх гэж найдаж байна. За энэ бол цус сурагч буюу vampire гэсэн тийм ээ. Vampire гэдэг маань сармиснаас одоо өндрийг авч чаддгүй гэж бид нэр үздэг шүү дээ. За 2 дугаар асуултыг уншицгаая. How many pawns does each player have at the start of a chess game? How many pawns does each player have at the start of a chess game? За chess гэдэг маань шатар тийм ээ. За шатар тоглоомыг тоглоход шатар тоглож эхлэхэд 2 тоглогч тийм ээ. За нэг тоглогч бүр хідэн хүүтэй байдаг байна. За pawn гэдэг маань шатрын хүүг гэлдэг байхан тийм ээ. За шатар тоглоход нэг талдаа хідэн хүүтэй байдаг байна. За зөв хариулт нь 8 буюу 8 хүүтэй байдаг тийм ээ. 8 pawns гэдэг. Дараагийн асуултанд хариулцгаая. How many bones does the human body have? How many bones does the human body have? За хүний бие, за bone гэдэг маань яс гэсэн үг тийм ээ. За хүний бие хэдэн ястай байдаг вэ? Хүний бие хэдэн ястай байдаг вэ? За бид энэ асуултын хариултыг маш сайн мэдэн тийм ээ. Зөв хариулт нь about 206 буюу 206 орчим ястай байдаг байна. Дараагийн асуултанд хамтдаа хариулцгаая. How many dots does a dice have on it? How many dots does a dice have on it? За dice гэдэг маань шоо шүү дээ тийм ээ. Dots гэдэг маань толбоцыг гэсэн утгыг илэрхийлдэг. Нэг шоо хэдэн нүхтэй байдаг вэ? Нэг шоо хэдэн нүхтэй байдаг вэ гэсэн асуултанд хариулцгаая. За шоо маань 6 талтай 1-6 хүртэл даатай байдаг тийм ээ. Тэгвэл хэдэн цэг байдаг вэ? За зөв хариулт нь 21 буюу 21 цэгтэй тийм ээ. 21 нүхтэй байдаг. Маш сайн байна. Jet англи хэлний сургууль дөрмөн суурилсан 100% англи хэл дээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. За үзэгчдээ анхан шатны орчуулгын 2 дугаар хичээл үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр байх гэсэн утгаар орчуулдаг have үлгийн хэлбэр хэрэглээг судалж байгаа билээ. За have үлэг маань байх гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн бидний эхний хичээлээр үзсэн be үлэг маань мөн байх гэсэн утгыг илэрхийлдэг. Учираас ялангуяа монгол оюутнуудын хувьд буруу хэллэг тохиолдол байдаг. Хоёлаа байдаг гэсэн утгыг илэрхийлдэг шүү дээ. За тэгвэл ямар ялгаатай вэ тийм ээ? За тэгвэл be үлэг нь тухайн үзүүллийн өөрийнх нь шин чанарыг онцолдог. Тэр өөрөө ямар хүн бэ тийм ээ, ямар шин чанартай вэ гэдгийг бие үлэг онцолж өгдөг бол have has гэсэн үлэг маань тухайн хүнд юу байдаг, юуны эзэн бэ гэдгийг илэрхийлж өгдөг.
За жишээ нь би гэртээ байгаа гэсэн үйлбэр хэлээ тийм ээ. Бас байдаг гэсэн үг явж байгааз. Тэгвэл энэ тохиолдолд бид нэр I am at home гэж хэлдэг. I am at home. Би хаана байгаа? Би гэртээ байгаа. Миний талаар нэмэлт мэдээлэл өгч байна тийм ээ. Тэгтэл I have at home. I have at home гэж хэлчих юм бол би гэртээ have маань дандаа эзэмшлийн утгыг заадаг тийм ээ. Тэгэхээр би гэртээ нэг юмтай байдаг. Яг юутай байдаг гэдгээ хэлээгүй энэ өгүүлбэр буруу өгүүлбэр болох нь тийм ээ. Мөн манай өрөөнд том ор байгаа гэж хэлээ. Манай өрөө том ортой. Тэгэхээр тийм юмтай гэдэг утгыг илэрхийлж байгаа. Тэгвэл I have a large bed in my room. I have a large bed in my room. Манай өрөөнд том ор байдаг. Тэр ор нь минийх би эзнэ гэсэн утга. Тэгтэл энэ дээр I am a large bed in my room гэж хэлчих юм бол би бол өрөөнд дотроо байдаг нэг том ор юм. Өөрийгөө ор гэсэн утгаар илэрхийлж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр have болон be үлэг маань хоорондоо маш их ялгаатай байна. Хамтдаа тэгвэл дасгал хийцгээе. My apartment. Apartment гэдэг маань байр сууц гэсэн үг байгаа тийм ээ. Тэгвэл 5 rooms гэсэн нэр үг байна. 5 rooms. Тэгвэл энэ үний өмнө is гэж авах уу, has гэж авах уу? За тэгэхээр my apartment has 5 rooms гэвэл манай байр 5 өрөөтэй. Манай байрны дотор 5 өрөө байдаг гэсэн утга үүснэ. Харин my apartment is 5 rooms гэх юм бол манай гэр өөрөө 5 өрөө юм гэдэг утгыг илэрхийлнэ тийм ээ. Тэгэхээр is гэдэг үг бол буруу. Харин has гэж авбал зөв багт нэ. Дараагийн үгийг харцгаая. My apartment comfortable гэдэг маань тав тухтай гэсэн тэмдэг нэр байгаа тийм ээ. За манай байр өөрөө тор тухтай гэж ярих юм бол my apartment is comfortable гэж хэлж байна. Харин my apartment has comfortable гэх юм бол манай байр нэг тухтай юмтай. Яг юу байгаа вэ гэдгээ хэлээгүй дутуу хэлбэрийн утга гарч ирнэ тийм ээ. За тэгэхээр энэ тохиолдолд my apartment is comfortable гэж авбал зөв байна. Дараагийн үгийг харцгаая. My apartment on the 4th floor. Is бах уу, has бах уу гэдгийг бодоод нөхөрөө. За my apartment on the 4th floor гэдэг маань 4 давхурт гэсэн утгыг илэрхийлдэг тийм ээ. Тэгвэл манай байр 4 давхурт байдаг гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр байр маань байрыгаа өөрийн ярьж байгаа учраас my apartment is on the 4th floor. My apartment is on the 4th floor гэж хэлнэ. Харин has гэвэл манай байр 4 давхурт нэг юмтай байдаг. Яг юу байдаг вэ тийм ээ? Манай байр 4 давхуртай байдаг гэсэн утгыг илэрхийлэх учраас энэ буруу өгүүлбэр байна. My neighbor 30 years old. My neighbor 30 years old. За 30 настай манай хөрш өөрөө 30 настай тийм ээ. Тэгвэл бид нэр my neighbor is гэж аавна тийм ээ. My neighbor is 30 years old. Дараагийн үгийг харцгаая. A small apartment. За small apartment жижигхэн байр гэсэн үг тийм ээ. Хөрш маань жижигхэн байртай. Тэгэхээр тийм юмтай энэ байрны эзэн нь гэж ярих учраас my neighbor has a small apartment гэж авах нь. Харин my neighbor is a small apartment гэвэл хөрш маань жижигхэн байшин байд юм уу? Манай хөрш өөрөө байшин штэ гэсэн утгыг илэрхийлэх нь байна тийм ээ. Дараагийн үг brown eyes and brown hair. Brown eyes and brown hair. Бор нүдтэй, бор үстэй гэж ярина тийм ээ. За хөрш маань тийм юмтай гэж ярьж байгаа учраас my neighbor has brown eyes and brown hair. Ийм болох нэ. Харин my neighbor is brown eyes and brown hair гэх юм бол манай хөршөөрөө борнууд бор үс юм аа гэсэн утга үүснэ. Тэр хөршөнд хүн байхаа болоод борнууд үс болчих нь шүү дээ тийм ээ. Маш сайн байна. За хамтдаа дараагийнхыг уншаад be болон have үлгийн аль хэлбэр зөв байх вэ гэдгийг нөхцгөөе. Am, is, are, have, has тийм ээ. Эдгээр 5 үгийг нөхөд хамтдаа орчуулах хийцгээе. Үйлбэрийг хэлж уншъя. Can I 13 years old. За can I гэдэг хүнийг 13 настай гэж бид нэр төсөлж байна тийм ээ. Тэгэхээр can I is 13 years old. За дараагийн үйлбэр she a big family. Тэр маш том гэр бүлтэй, тийм юмтай гэсэн санаа гаргаж байгаа учраас she has a big family. Маш сайн байна. Дараагийн үйлбэр she 4 sisters and 4 brothers. She 4 sisters and 4 brothers. За тэр 4 эгчтэй бас 4 ахтай гэсэн хэлбэр тийм ээ. Тийм юмтай гэж ярьж байгаа үг маань has ах нь тийм үү. Үл эзэн she ганцтай учраас she has 4 sisters and 4 brothers. Дараагийн хэлбэр she likes her brothers and sisters. She likes her brothers and sisters. Тэр ах эгч нартай хайртай and they
a good time. За тэд цаг хугацааг маш сайхан өнгөрүүлдэг. За тийм юмтай гэдэг утгаар бид нэр have үлгийг сонгож болно тийм ээ. They гэдэг маань олон тоо зааж байгаа учраас they have good time гэж хэлнэ. Дараагийн хэлбэрийг уншицгаая. Dear parents, always busy. Dear parents, always busy. Ээж аав хоёр нь байнга л завгүй байж ирдэг. За ээж аав хоёрын завтай завгүй хөтөд дүрсэлж байгаа учраас to be үлэг бахан parents гэх олон тоо юм чинь dear parents are always busy гэж хэлсэн тийм ээ. Her mother an airline pilot. Her mother an airline pilot. За түүний ээж нь онгоцны нисгэгч. Тэгвэл ээжийнх нь мэржлийг зааж өгсөн. Ээжийг нь ямар хүн бэ гэдэг ярьж байгаа юм тийм ээ. Тэгвэл би үлээг авах нь her mother гэдэг маань she гэж төлөвлөлт хийсэн учраас her mother is an airline pilot. Би have үлгийн байгаа гэсэн утгыг илэрхийлж байгаа ихтэй үзэж байгаа шүү дээ. За тэгвэл have үлэг маань байгаа байдаг гэдэг эзэмшлийн утгаараа орхоос гадна за мөн шилжсэн утгаараа буюу өөр үйл үгийн үргээр хэрэглэгдэж болдог. Жишээг харцгаая. Have a shower. Have a shower гэдэг маань шүршөөрт орох гэсэн утгыг илэрхийлдэг. Үг байна нийлэл тийм ээ шүршөөрт орох, усанд орох гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрвээ I have a shower every morning. I have a shower every morning гэвэл би өглөө болон шүршөөрт ордог гэсэн утгыг илэрхийлдэг. А тэрнээс ч надад өглөө болгон шүршүр байдаг гэсэн утгаар ордгоо ахын тийм ээ. Have a bath гэдэг үг байна. Have a bath. I have a bath гэдэг маань баананд усанд орох гэсэн утгыг илэрхийлдэг. I have a bath in the evening. I have a bath in the evening гэвэл би орой болгон баантай байдаг гэсэн утга биш. Би баананд усанд ордог гэсэн утгыг илэрхийлдэг байна. За мөн бид хүнийг одоо аян замд үдэхтэй тийм ээ. Та сайн яваарай гэж хэлэхдээ have a nice journey. Have a nice journey гэж хэлдэг. Тэгээ энэ маань сайхан аялал байгаа гэсэн утгыг биш тийм ээ. Та сайн яваад ирээрэй гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэгэхээр бид have үгийн өгүүлбэрт харахад дандаа бас байгаа байдаг гэж орчуулах юм бол бас илүү туйлширсан болно тийм ээ. Тэгэхээр ямар утгаар орж ийнэ гэдгийг мөн харах хэрэгтэй байна. За өдөгчтэй одоо хамтдаа have үлэг орсон idioms буюу хэл зөгнүүдийг харцгаая. Тэгэхээр мөн өглөгийн маань утга шилжнэ гэсэн үг тийм ээ. Эдгээр өгүүлбэр дээр have a good head on one's shoulder. Have a good head on one's shoulders гэсэн үг байна. За shoulder гэдэг маань мөр тийм ээ. Мөрөн дээрээ сайн толгойтой байх гэж магчлан орчуулах юм бол ийм үг байна. Хамтдаа жишээг харцгаа ямар утгаар ордог байх нь. John has a good head on his shoulders. John has a good head on his shoulders. John толгой дээрээ сайн толгойтой. За энэ дог маань толгой сайтай гэсэн утгыг санаанд оруулж байна тийм ээ. Толгой сайтай гэхэлэр ухаантай гэсэн утгыг илэрхийлдэг. Хоёрдугаар үгийг харцгаая. Have a big mouth. Have a big mouth. За mouth гэдэг маань ам гэсэн үг байгаа тийм ээ. Тэгвэл том амтай гэсэн утгыг илэрхийлдэг хэн том амтай. Тэгвэл энэ ямар утгатай болоо гэдэг жишээн дээрээс харцгаая. Barbara has a big mouth. Barbara has a big mouth. Barbara гэдэг хүн маш том амтай гэсэн үг тийм ээ. За энэ үг маань тийм одоо ховж ивэх ярих дуртай ийм хүнийг бид have a big mouth гэж хэлдэг байх нэ. За 3 дугаар үгийг харцгаая. Have one's hands full. Have my hands full гэж хэлж байна тийм ээ. Тэгвэл дүүрэн гартай байх гэсэн. Тэр амар олон гартай хүнийг хэлж байгаа юм болов тийм ээ. Хамтдаа жишээн дээрээс утгыг харцгаая. I have my hands full. I have my hands full. Би дүүрэн гартай байна. За тэгэхээр дүүрэн гартай байна гэдэг маань I'm very busy буюу би маш завгүй байна. Надад хийх ажил маш их байна гэсэн утгыг илэрхийлдэг байна. Үзэгчтэй анхан шатны орчуулгын 20 дугаар хичээл үгээр өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлээрээ бид have үлгийн хэлбэр, хэрэглээ, шилжсэн утга, за мөн have үлгтэй хамт хэрэглэгдэх хэл зүг зэргийг сурлаа. Дараагийн хичээлээрээ дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Bye.